Аз жаргал гэж юу вэ? Аз жаргалыг хүмүүр өөр өөрийнхөөрөө тодорхойлдог. Хүмүүс бид аз жаргалыг өчүүхэн жижиг зүйлсээс ч мэдэрч болдгийг мартаж, өөрт байгаа зүйлийн үнцнийг мэдрэхгүй байх нь олоон. Харин эрдэмтдийн тодорхойлсноор аз жаргал бол амьдралдаа сэтгэл хангалуун байх, өдөр бүрийг сайхнаар мэдрэх, ойр орчны хүмүүсээс эерэг инээрэг авах, ямар ч юм сэтгэл гаргах гэд маш олон зүйлсийн хослол бөгөөд. Аз жаргалын 50% нь генээс, 40% нь бидний бодол, үйл хөдлөл болон зан аашаас, 10% нь нөхцөл байдлаас шалтгаалдаг байна. Аз жаргал бол ов зайлтай байх чадвар бөгөөд амьдралаа хүснээрээ удирдах боломж юм. Аз жаргалтай байхад юугаарч дутагдахгүй байх, хүссэн бүхнээ авах мөнгөтэй байх, очихыг хүссэн газраа хүрэх, дэлхий дээрх сөрөг зүйлсийг харахаас татгалдах зэрэг ямар ч хамаагүй. Аз жаргалыг байнга мэдэрдэг хүмүүсийг мэдэрч чаддаггүй хүмүүстэй харьцуулахад илүү эрүүл байж, осол гэмтлийн дараа хурдан идэгдэг, урт насалдаг, дархлаа сайтай, илүү бүтээл сэтгэлгээтэй, асуудлыг эргээр шийдэх чадвар сайтай, зүрх судасны өвчнөөр өвдөх нь бага, бусдад илүү сайн харилцаатай байдаг байна. Мөн эрүүл хоолны дэглэмтэй байх нь элбэг. Аз жаргалаа нэмэгдүүлэхэд шин зүйл туршиж үзэх, бусдад туслах, байгаа зүйлстэй сэтгэл хангалуун байх, харилцаагаа хөгжүүлэх, сайхан бүхнээ бусдад хуваалцах, өнөөдрөөрөө амьдрах, мэдрэмжүүдээ сайтар ашиглах, жижиг зүйлсч анхаарлаа хандуулж түүнээсээ аз жаргалыг мэдрэх, дотны хүмүүстэйгээ цагийг өнгөрөөх, ярилцах, бусдад таларлаа илэрхийлэх, дуртай зүйлдээ цаг гаргах нь маш чухлаа. Мөн сонирхолтой туршилтууд нь таныг илүү аз жаргалтай, гэгээлэг, амьдралд итгэх итгэлтэй болгож, стресс, бухимдал, сэтгэл гутралыг багасгадаг. Аз жаргалын гол түлхүүр нь зөвхөн өөрийгөө анхаарах биш, бусдад анхаарал тавих юм аа. Иймээс хүн бүр хувиа хичээсэн, хүслээ хайж, эргэн тойрноо сайн анхаарах хэрэгтэй. Магадгүй яг одоо таны тусламж хэн нэгэнд хэрэгтэй байгаа. Жишээ нь ууралсан найзынхаа зовлон сонсоод зөвлөгөө өг. Өргөж яваа зүйлээ даахгүй байгаа хүнд, зам гарч яваа хүүхдэд, төөрч бодилсан нэгэнд таны тусламж хэрэг болж л таараа. Хэн нэгнийг аз жаргалтай байлгаж инээмсэглүүлнэ гэдэг нь өөрөө жинхэнэ аз жаргал билээ. Баярлалаа.